Тэгэхээр ямар ч байсан одоо өөрийн сэтгэл зүтгэлээр сэтгэл гаргаад итгэл үнэмшлээрээ ийм сэтгүүл хийгээд гаргачлаа. Тэгэхээр ийм сэтгүүл гарсны дараа одоо танилуй хүмүүс хандж гин үү? Ер нь манай одоо тухай уншсан энэ сэтгүүл бол иргэний байр суурьтай сэтгүүл. Тэгэхээр энэ сэтгүүлтэй уншаад Монголын нийгмийн амьдрал болж байгаа үйл явдалтай танилцсан хүмүүс танилуй хандж гин үү? Та бүхэн саяхан мэднэ л да, саяхан нөгөө олон улсын интернет эрх чөлөөний форумын хурал болсон тэр үеэр бас Бээжингээс ялангуяа элчингийнх нь нэлээд олон ирсэн. Тэд нар надтай уулзаад бид нар одоо 25 жил Монголыг ажиллаа тий. Монголын тухай мэдээлэл байдаг мөртлөө ийм цогц мэдээлэл бол байхгүй. Танаас сүүлийг бид нар олж аваад маш их баярлж байна гэсэн. Энэ хаанаас гардыг, хэн дэмжиж гардыг гэж Бээжинд өөр гадаад улс орнуудын элчин сайдын яамдын төлөөлөгч нар тийм ер нь тийм юм хүлээжсэн. Тэгтээ зэрэг би бас дотроо бас сэтгүүлч хавьд бас баярлж байгаа тий. Яг тэ хүн хэрэгтэй юм бас хийж байгаа юм байна. Энэ үл яг тэ би түрүү хэллээ л да Монгол сэтгүүлчин зам ёсны хөгжлийн нэг үргэлжлэл. Тэр үргэлжлүүлийг бас цаашлуулахад бас би нэг хувь нэмэр оруулж байгааг би бол бодож байгаа учраас ийм сэтгүүл гаргаж байгаа явдал бол миний сэтгүүлч хувьд нь надад бол их баяртай зүйл байдаг. Гэвч энэний артал би ганц биш. Маш олон хүний хүчилтмөр орж байгаа. Маш олон. Одоо манай редакцийн зөвлөл гэж 5-6 хүмүүс байдیں۔ Улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, сэтгүүл зүүн талаар, олон улсын дипломатын харилцааны талаар редакцийн зөвлөлийн гишүүд байдаг. Одоо тухайлбал их хурлын гишүү Энинг Холт байна. Тэр бол маш их дэмжлэг тусав зөвлөдөг энэ сэтгүүлийг хэрхэн яаж хийх вэ гэдэг. Маш олон хүний бүтээл орж байгаа. Судлаачид бас их багш байгаа тийм. Судлаачид бас олон байгаа. Энэ үнд одоо жишээлбэл манай редакцийн зөвлөлд нөгөө жаргал сайхны инг сайхан гэж элчин сайд байна. Тэр олон улсын талаар маш их олон юм бичиж өгдөг. Ер нь олон улсад хүмүүс Монголыг яаж сонирхдаг элчин сайдаар олон жил ажилласны хувьд бас надад бас нэлээ олон юм зөвлөж ярьж өгсөн. Манай шог зураач соёлын гавьяа зүтгэлтэн Цогтбаяр манай сэтгүүлээр байнга өөрийнхөө материалаа шог зураг тавьдаг. Нэг шог зураг маань маш олон зүйл өгүүлж байгаа Монголын талаар. Тэ? Гэх мэтэр маш олон хүмүүс байгаа. Одоо тухайлбал гадаад харилцааны яамны олон талд хамжин ажиллагааны захирал гам болдогч юм байна. Тэгвэл бид нарыг маш олон материал бол цаг үеийн юмнуудыг бичиж өгдөг. Түүнээс гадна бол их сургууль байна, шинжилгээ академи, философи хүрээлэн байна. Маш олон газраас бол хүмүүс бид нар бол хамтран ажиллаад бидний сэтгүүл бичгээ. Нөгөө багш нар хүртэл их сургуулийн багш нар Эрдэнэтэд маань их баяртай байд юм байна лээ. Тэд нар жилд нэг удаа тохимол гаргаад зардаг, өөр хүмүүс нэх уншдаг. Гэтэл өөрийнхөө бүтээл, өөрийн санаагаа энэ сэтгүүлээр гаргана гэдэг маань бас нэг дүн шинжилгээ хийсэн юмыг бол гадаадд хүргэж байгаагаар тэдний хувьд бол бас их сайхан байдаг юм зү. Тэгээ тийм учраас би тэр бүхэн бидний сэтгүүлийг дэмжиж, бидний сэтгүүлд хувь нэмэр юм бичиж өгч байгаа хувь нэмэр оруулж байгаа Эрдэмтэд багш, судлаачид, сэтгүүлчд бүгдээрэнд бол би талархах ёстой гэж би боддیں۔